Сайн бацгаана уу? Та бүхэн амралтын өдрөө аятахтай сайхан өнгөрүүлж байна уу? Гадаад харилцааны яам энэ 7 хоногт тавчтай нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Монгол Оросын засгийн газар хоорондын комиссийн дарга нар өнгөрөгч 5 гарагт захимаар уулзаж хоёр орны худалдаа, эдийн засаг, тээвэр эрчим хүч, аж үйлдвэр барилга, хүмүүнлэг болоод хөдөө аж ахуйн салбарын өргөн хүрээний асуудлаар ярилцлаа. Энэхүү уулзалтыг Монголын талаас Монгол улсын их хурлын гишүүн Шадар сайд засгийн газар хоорондын комиссийн Монголын хэсгийн дарга Амар сайхан, Оросын талаас Оросын улбаны улсын засгийн газрын орлогч дарга, засгийн газар хоорондын комиссийн Оросын хэсгийн дарга Абраченко нар тэргүүлж оролцсон юм а. Цар тахлын энэхүү нөхцөл байдалд хамтын ажиллагааны эрчийг сулруулахгүй хэвээр авч үлдэх төлөвлөгөө дарга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь та бидний чухал зорилт билээ. Тиймээс манай комиссийн хоёр талын шинжээчдийн хэлэлцэж тохиролцсон протоколыг хэрэгжүүлж эхлүүлэх зорилгоор энэхүү ажил хэрэгч уулзалт хийж хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож цаашид хамтран ажиллах төлөвийг тохиролцох боломж гаргасанд хадагта Абрамченко болон Оросын ан нөхдүүд та бүхэнд талархал илэрхийлье. Уулзалтын үеэр Монгол улсын засгийн газраас Оросын улбаны улсын засгийн газарт хандаж Спутник V вакциныг манай улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт илгээсэн талаар Шадар сайд Амар сайхан мэдгдсэн бөгөөд Оросын тал энэхүү асуудлыг судлаж байгаагаа мөн мэдгдлээ. Гадаад харилцааны сайд Баццэг Германы гадаад хэргийн яамны төрийн сайд Нильс Аннантай 3 дугаар сарын 18-ны өдөр захимаар уулзалт хийсэн юм а. За талууд уулзалтын эхэнд COVID-19 цар тахлын үеийнх нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцож сайд Баццэг Монгол улс COVAX хөтөлбөрийн хүрээнд 14400 тонн вакцин хүлээн авснаа мэдэгдэж тус хөтөлбөрийн томоохон хандивлагч Герман улсад талархлаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол-Германы харилцаа хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа төрийн сайд Анн илэрхийлсэн юм а. Гадаад харилцааны сайд Баццэг Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Дапа Мишраг 3 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч уулзлаа. Сайд Баццэг COVID-19 цар тахлаас өрсөлдөн сэргийлэх, тэмцэх хүн амыг дархлаажуулах чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мэдээлж нэгдсэн үндэсний байгууллагаас бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлсэн юм а. Суурин зохицуулагч Дапа Мишра COVID-19 цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сайшин тэмдэглэж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа арга хэмжээ хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн талууд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад эсний 60 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээ төлөвлөгөөний талаар ярилцсан юм а. Дэлхийн худалдааны байгууллага 3 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд Монгол улсын худалдааны бодлогыг хянан хэлцлээ. За энэхүү хуралдааныг Монголын талаас төлөөлөгчдийг ахалж гадаад харилцааны сайд Баццэг тэргүүлсэн бол хуралдааны даргаар Исланд улсын элчин сайд Хэральд Аспелунд, хилцүүлэгчээр Малайз улсын элчин сайд Рашиди сайд нар ажилласан юм а. To date, Mongolia has received around 300 questions, and I believe that inquiring member countries have received the responses to their questions, which have been prepared and sent through the Secretariat. Хуралдааны эхний өдөр гадаад харилцааны сайд Баццэг худалдаа макро эдийн засгийн чиглэлээр засгийн газрын сүүлийн 7 жилд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, цаашдын зорилтын талаар өгүүлсэн. Гишүүн улс орнууд Монгол улс нээлттэй чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж, олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг үнэлээд засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр идэвхтэй бодлого баримталж ирснийг онцолсон юм а. Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчин, худалдааны бодлого зохицуулалтын ил тод байдлыг хангах, эдийн засаг дахь төрийн оролцоо, мөн худалдаан дахь техникийн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг хэлж байлаа. Дэлхийн худалдааны байгууллага Монгол улсын худалдааны бодлогыг өмнө нь 2005-2014 онуудад тус тус хэлэлцэж байсан юм а. COVAX хөтөлбөрийн хүрээнд COVID-19 цар тахлын эсрэг вакцин нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх хоёр тус хөтөлбөрт оролцогч Австрали, Америк, Болгар, Британи, Герман, Европын холбоо, Итали, Канада, Кувейт, Франц, Унгар, Хятад, Япон зэрэг орны элчин сайд нар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн төлөөллийг өнгөрсөн даваа гарагт хүлээн авч уулзсан юм а. Уулзалтаа төрийн нарийн бичгийн дарга анх хоёр Монгол улс COVAX хөтөлбөрийн хүрээнд COVID-19 цар тахлын эсрэг вакцины эхний хэсэг болох 14400 тонн 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсантай холбогдуулан донор орнуудын элчин сайд нарт дахин талархал илэрхийлж цаашид тус хөтөлбөрийн хүрээнд хуваарийн дагуу олгох AstraZeneca, Pfizer вакцины үлдсэн хэсгийг ойрын хугацаанд нийлүүлэх талаар санал солилцлоо. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг үргэлжилж байна.
За бид энэ дугаараас эхлээд Монгол улсаас хэлийн чанар зугаа дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хийж байгаа онцлог ажлын талаар иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэхээр болсон юм а. За бүгдээ Солонгос улсад манай улсын 42,500 орчим иргэн ажиллаж амьдарч байгаа. За тэгвэл бид энэ удаа Монгол улсаас бүгдээ Солонгос улсад суугаа элчин сайдын яамны хамт олон тэр дундаа элчин сайд эрдэнэ чиглэлтэй холбогдож ковид цар тахлын үед иргэдийнхээ асуудал хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаарх мэдээллийг цахимаар авах гэж байна. Тань энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр яг энэ ковид-19 цар тахлын үед ер нь иргэдтэйгээ хэрхэн яаж холбоогдож ажиллаж байна? Та томилогдсноосоо бас хувиар гаргаад иргэдтэйгээ бас тогтмол уулзалт хийж байгаа. Өчигдрийн үед өнөөдрийн үед ч гэсэн уулзалт хийжсэн байна. Би сая 2 дугаар сарын 17-нд бол итгэмжлэг рүүгээ барьж албан ажилтаа бол орсон байгаа. За иргэдийн одоо бас энэ өдөр тутмын амьдралд одоо тохиолдож байгаа өндөр бэлгшээл энэ бол санхүүгийн чин байна, ахуй амьдралын ч асуудлууд байна. Энийг одоо элчин сайдын яам бол хүн дотроо консулын хэлтэс бол бидний гол одоо анхаарч ажиллаж байгаа зүйл байгаа. 2020 онд өнгөрсөн онд за одоо энэ оны 2 дугаар сар хүртэл ер нь иргэдийн хувьд бол нутаг боломж хязгаарлагдсан байсантай холбоотойгоор арга гэрийн гачигдал зовлон, эрүүл мэнд, сэтгэл санаа, за мөнгө санхүү, орон байрны асуудал гэсэн бодиттой хөндлөлтөд товчирч энэ хэрээр бол элчин сайдын яам консулын хэлцтэй хандах одоо иргэдийн тоо бол иргэд бол маш их хандж ирсэн. За энд иргэдийнхээ одоо өргөдөл гомдлыг бид нэр хүлээж авах, за иргэдээс тавьж байгаа шаардлага, өргөдөл гомдлыг бол улсын онцгой комиссууд гадаад хэргийн яамд уламжилж хариу авах, чиглэлүүд ийм чиглэлээр бол ажилласан. За яг ер нь элчин сайдын яамны хувьд бол энэ иргэдтэй шууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн боломж хязгаарлагдмал байдаг. Гэтэ бид нар бол 20 оны өнгөрсөн оны байдлаа гэхэд 13 иргэний одоо хүсэлтийг бол хэлийн чандад байгаа Монгол иргэдэд туслах сангаас бол тусламж авч 8.6 сая төгрөгийн одоо тусламж дэмжлэг бол авсан. За мөн энэ олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын шугамар 13 иргэнд бол нутаг уцах одоо нэгслэгийн тийс тусгаарлах байрны төлбөрийг бол 40 сая төгрөгийг бол бүгд бас одоо гадаад яамд тавьж ингэж шийдэх хүссэн. За манай ялангуяа эмэгтэйчүүдийн байдал бас их хүнд байсан. Суугаа орны эмэгтэйчүүдийг хамгаалах, эрхийг хамгаалах төвөөртэй ажиллаад энэ бас орон байраар бүх хугацаанд хангах, тийм ээ, сэтгэл санааны бас дэмжлэг үзүүлэх ийм чиглэлийн ажлуудыг хийсэн. За манай Солонгос бол бас энэ иргэдийн төрийн хуудас байгууллагууд нэлээд байдаг. Энэ байгууллагуудтай бид нар дэмэн гэдэг хаянд нь бас хамтран оролцоод ингээд бас иргэдтэй тусалцах багт гэсэн одоо тусалцаа үзүүлэх юм арга хэлбэрээр ажилласан. Нийцийн хугацаа дуусаад одоо цаашаа одоо манайхны ярьдгаар харалцах гэсэн ийм иргэдэд бол бас визийг сонгож өгөх тал дээр одоо иммиграшн бид нар албан ёсоор хандаж энэ бол бас зохих үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Ерөнхийдөө яг энэ цар тахлын эхний үед бол иргэд нутагцах хүсэлт бол нэлээд их өгч ийсэн гэж. Одоо сүүлийн үед бол нислэгийн тоо нэмэгдээд байгаа. Ер нь бол энд байгаа иргэд маань бол маш хүнд нөхцөлд байсан. Одоо ч бас энэ асуудлууд бүрэн дуусахгүй байгаа. 2 дугаар сараас эхлээд нислэгийн тоо бол нэлээд мэдэгдэхүйц нэмэгдсэн. За энэтэй холбоотойгоор бол одоо иргэдийн зүгээс бол бас одоо ингэж боломж бол гэхдээ өнөөдөр 3 дугаар сарын 14-ний байдлаар одоо манай консулын хэлтстэй өргөдөл өгсөн нийт иргэдийн тоо бол 4494 одоо иргэний бүртгэлтэй байна. За энэ өргөдлөө өгсөн иргэдийн одоо 0.5% бол өндөр настай хүмүүс. За нэг 5% нь хүүхдүүд одоо 8-18 насны. За 31% нь бол жирэмсэн одоо эхчүүд, 29% бол эрүүл мэндийн шалтгаантай ийм хүмүүс. Эцэг задаа үлдсэн одоо хамгийн их хувийг эзэлж байгаа утга орондоо буцах хүсэлтэй байгаа иргэдийн 93% нь манай бусад иргэд байгаа. Одоо энэ 5 ангилалт багтахгүй ийм иргэд байгаа. Энэ иргэдийн асуудал бол маань бас энэ өнгөрсөн хугацаанд бол хамгийн одоо хүнд ийм асуудал байсан. Эдгээр иргэдийн зүгээс бол маш их одоо барлаг зөвлөмөл төсөлт бол тавьж байсан. Тэгээд 4 сард бол нэлээд олон төсөл тавьчихлаа. Энэ бол бас цаашдаа ингээд нэмэгдээд явах гэж бодож байна. Мөн одоо цаашдаа хэлийн одоо хэл нээх тийм ээ олон улсын нислэгийг сэргээх хэвийн болох юм асуудлууд болсон байна гэж найдаж байна. Ер нь Солонгос улсад ковид цар
ахлын эсрэг вакцинжуулалт ямар хөө хүрээнд хийж гин. За яг Монгол иргэдийн энэ хүү вакцинжуулалт хамруулах талаас ямар хөө асуудал яригдж байгаа энэ дээр та мэдээлэхгүй. За бүгдээс солонгос улсын хэмжээнд вакцинжуулалтын ажил бол бас харьцангуй нэлээд сүүлд эхэлсэн. За 2 дугаар сарын 26-ны өдрөөс бол улс орон даяар албан ёсоор вакцинжуулалтын ажил бол хөдөлгөөний дагуу эхэлж байгаа. Хууль ёсоор ажиллаж байгаа болоод оюутнууд, солонгосын иргэдтэй гэр бүл болсон манай олон соёлт гэр бүлийн хүмүүс бол ингээд вакцинд бол бас хамрагдсан. За үүнээс гадна бол бас одоо энд манайхны ярьдгаар тийм ээ одоо хууль ёсоор орчин сууж байгаа иргэд гэх юм уу өөр одоо бас богинодтойгоор ирээд дэмжлүүл барьж байгаа гэх юм уу янз бүрийн иргэд бас байгаа. Энэ 42,000 иргэнээс 18-аас дээш насны буюу нэг вакцин хамрагдах боломжтой иргэн ойролцоогоор 36,000 орчим байгаа гэсэн юм өршин тооцоогууд гаргасан. Ер нь бол дугаар орны зүгээс гадаадын иргэдэд одоо үйл хөдлөлгүйгээр нийтэд нь одоо вакцинжуулнаа гэсэн ийм зүйлээр одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ одоо энэ оронд бас вакцинжуулалт дөнгөж эхэлж байгаа учраас энэ одоо энгийн иргэдийнхаа вакцинжуулалт руу бол харин ороогүй байна. Нэлээд харин хугацаа хэрэгтэй. Тэгээд энэ засгийн газраас одоо гадаад улсын иргэдийг вакцинжуулалт хэрхэн хамруулах төлбөртэй бас хийх нөхцөл нь ямар байхын сонголтын талаар албан ёсны шийдвэр чиглэл бол одоо хараахан тодорхой гараагүй байна. Яванда гарахаар бол бид нар элчин сайдны яамнаас бас иргэдтэй мэдээлнэ. За баярлалаа. COVID-19 цар тахлын яг энэ нөхцөл байдлын үед иргэн иргэдтэйгээ хэрхэн яаж холбогдож иргэдийн асуудалд анхаарч ажиллаж байгаа мэдээллийг танаас тодруулах гэсэн тодруулгын ярилцлагаас баярлалаа. Монгол Улсын шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссийн дарга Амар сайхан за ирэх 4-р сард үлдэх тусгай ургийн нислэгийн урьдчилсан хуваарийг баталсан. Та бүхэнд хуваарийг танилцуулж байна. Нийтдээ 12 удаагийн нислэг үлдэх урьдчилсан хуваар гарсан байгаа. Тухайлах юм бол бүгд найрамдах Солонгос улс руу 7, Япон руу 2, Европын холбооны улсуудад байгаа иргэдэд зориулаад Франкфурт чиглэлд 2, за харин Турк улс руу 1 ингээд нийтдээ 12 нислэг үлдэх юм 5 гараад байна. Засгийн газар Улсын онцгой комиссийн шийдвэрээр 5 дугаар сарын 1-ээс эхлээд Монгол улс хилээ шат дараатай нээх урьдчилсан шийдвэр гарсантай холбоотойгоор хуваарьт тогтмол нислэгийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаа. За энэ ажлын хүрээнд 3 дугаар сарын 30 болон 4 дугаар сард хийгдэх зарим нислэгүүд дээр иргэд Улсын онцгой комисс гадаад харилцааны яам, элчин сайдын яамд хандахгүйгээр шууд билетээ захиалаад явдаг энгийн горимынхаа дагуу авиа компаниудаа хандах ийм боломж үүсэж байгаамаа. 4-р сарын аль нислэгүүд за яг энэ зарчмаар явах вэ гэдэг хуваар тун удахгүй гарахаар байгаамаа. Гадаад харилцааны сайд Батцэг, Вашингтон, Нью-Йорк, Хавана, Оттава, Токио, Сөүл цугаа элчин сайд нартай 3 дугаар сарын 13-ны өдөр цахимаар уулзаж засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашид салбартаа ихээр төлөвлөж байгаа ажил, арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа. Мөн асуудал бэрхшээл тулгарсан иргэдийнхээ үгийг ойлгож сонсох, мэдээллээр хангах, захим уулзалт тогтмол зохион байгуулж байх, бүх шатны дипломат ажилтнуудыг чадваржуулахад анхаарч сахилах хариуцлагыг сайжруулах үүрэг чиглэл өглөө. Түүнчлэн Монгол улсаа гадаадаас сурталчлах Монгол үндэсний үнэлэмж дэлхийн монголчууд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг загсан байна. Гадаад харилцааны дэд сайд мөнхчөн Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх Аяши Шиничирог нутаг буцаж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дэд сайд мөнхчөн элчин зөвлөх Аяши Шиничиро Япон улсын гадаад хэргийн яамд 30 гаруй жил ажиллаж Монгол-Японы харилцааг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрэхэд зориулан ажилласныг цохон тэмдэглэж талархал илэрхийлсэн юм а. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх 2 Америк нэгдсэн улсын төрийн департаментийн зөвлөх Дерек Шоллетэй уулзаар ярьлаа. Төрийн нарийн бичгийн дарга анх 2 орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, ойрын хугацаанд COVAX хөтөлбөрийн шугамар Pfizer вакциныг хүлээн авах гэж байгааг мэдээлж, цаашид ч хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ. Монгол Тайландын худалдааны танхим байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимыг төлөөлөн Монгол улсаас Тайландын хаант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд төмөр Тайландын хаант улсын худалдаа ажилтнуудын танхимын дарга ноён Калин Сарасинаар 3 дугаар сарын 11-ний өдөр Бангкок хотноо байгууллаа. Ингэснээр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийн хэмжээ мэдгэдэггүй зүйсэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарахаар байгаа юм а.
Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлж дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногт иргэн олцъя.